тэтгэврийн асуудал ийм болоод одоо энэ хүндрэлтэй байдал бол одоо улс төрчдийн өөрсдийнх нь буруу байхгүй юу? Тэрийгээ бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ төрийн албаа хаагчд гэхээсээ илүү улс төрчид өөрсдөө поп шийдвэр гаргаж тогтолцоогоо эвдсээр агаад үдий зэрэгтэй болсон. Тэгэхээр бурууга өөрсдөөсөө бид нар бас хайж одоо тэрийгээ засах чиглэлүүд явах ёстой гэж харж байгаа. За би байнгын орон дарга гишүүний хувьд бас нэг юм тодруулчмаар байна. Асуулт байна. Түрүүн Авбакир сайд хариултандаа хэлжсэн жил болгон 2.80 орчим төгрөг одоо татаас хэлбэрээр зарим нэг мэрэгжлийн хүмүүсийн одоо тэтгэврт явдаг. Тэтгэврээр одоо нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй боловч шууд одоо 2.80 бол татаас хэлбэрээр гардгаа гэдэг тоо хэлжсэн. Тэгэхээр энэ дээр нийгмийн даатгалын сангийнхан юм уу яамныхан яг ямар мэрэгжлийн одоо албан тушаалтнуудын эсвэл салбарын хүмүүс энэ одоо татаасыг эдэлт юм бэ? Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй мөртлөө шууд төсвөөс татаастайгаар нийгмийн даатгалаа төлүүлд юм бэ гэдгийг яг энэ байгууллагаар нь хэлээд өгөөч. Хэдэн номер вэ? 6 номерын микрофон. Гишүүний асуултанд хариулъя. Гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам хөвцөл. За 2024 оны гүйцэтгэлээр төрөөс тэтгэврийн санд олгосон татаасын хэмжээ 1.1 их 80 төгрөг байсан. За 25 оны төсвөөр 1.4 их 80 52 сая төгрөг байгаа. 452 сая төгрөг байгаа. 452 тэрбум төгрөг байгаа. За төрөөс тэтгэврийг нь хариуцах иргэдийн улсын төсвийн санхүүжилт төсвөр бол 791 тэрбум. За энэ дотор хэн ордог вэ гэхээр 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврт 338 тэрбум төгрөг. Цэргийн албан хаагчдын тэтгэврт олох зардал 404 тэрбум төгрөг. Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн дагуу олгож байгаа татаасын хэмжээ 17 тэрбум төгрөг. Үйлдвэрлэлийн ёслол мэргэжил халах хүчийн даатгалын сангийн 95 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврт 5 тэрбум төгрөг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль 9-р зүйл заасны дагуу өндөр насны тэтгэврийн тусгай зохицуултын дагуу олгох тэтгэврийн хэмжээ 26 тэрбум төгрөг. За ингээд тэтгэвэр нэмэх арга хэмжээг нийгмийн даатгалын сан буюу тэтгэврийн даатгалын сан орлогоороо хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшиндээ нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг мөн улсын төсвөөс 300 тэрбум төгрөг олгож байгаа. За үүн дээр нэмээд нийгмийн даатгалын буюу тэтгэврийн даатгалын шимтгэлээр орж ирж байгаа орлого маань нийт зарлагаа нөхөж чадахгүй байгаатай холбогдуулан 360 тэрбум төгрөгийн алдагдлыг мөн улсын төсвөөс олгож байна. Ингээд нийлбэр дүнгээрээ 1.4 их 80 төгрөгийг 2025 оны төсөвт тусхан нийгмийн даатгалын санд сар бүр шилжүүлэн олгож байна. За яг хуу алдагдлууд нь юм бэ? Таасаа хэллээ шүү дээ. За цэрэг бол цэргийн айрам мэдэр гэж ойлголоо. Эсвэл энэ цэргээс гадна өөр түрүүн хууль хүчний байгууллагын гээд сайд үгэндээ дурдсан өөр албан тушаалтан салбарынхан байна уу? Цэргээс өөр, айрмаас өөр тий. Дээр нь тэр 9-р зүйлийн дагуу тусгай зохицуултын дагуу чинь энд чи юу хамаард юм бэ? Тэрийг тодруулаад өгөөч. 6 номер. 7 номер. 7 номерын микрофон өгье. За гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газар Бачаргал цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль зааснаар цэргийн 10 байгууллага цэргийн тэтгэвэр гэсэн ангилалд категорид хамаарагддаг. Үүнд бол за зэвсэгт хүчин, айрам, хөлийн цэрэг, дотоодын цэрэг, шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, шүүх шинжилгээний газар, АТГ, онцгой байдал, гамшиг гэсэн ийм байгууллагууд нийт 10 байгууллагууд энэ цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль буюу шимтгэл төлдөггүй. Тэгээд тэтгэврт гарахдаа улсын төсвөөс санхүүждэг ийм харилцаанд хамаарагдаж хуулийн хэрэгжилтийг бол бид нэр зөвхөн тэтгэврийн тогтоож олох үйлчлэгийг хийж ажиллаж байна. 9-р зүйлийн тусгай зохицуулт гэдэг харилцаа юу вэ гэхээр 2024 онд батлагдсан нийгмийн даатгалын багц хууль зааснаар 2 өндөр насны тэтгэвэр авагчийн аль нэгэн бурхан болсон тохиолдолд ар гэрт үлдсэн нэг гэр бүлийн гишүүнд нь авчирсан тэтгэврийн 20% нь олгодог юм зохицуулт үйлчилж байгаа. Тэгээ 1995 оноос өмнө тэтгэврт гарсан хүмүүсүүдийн хувьд аль нэгэн бурхан болсон тохиолдолд өгч байгаа зардлыг нь
улсын төсвөөс өгч байгааг энэ 9-р зүйл буюу тусгай зохицуулт гэж нэрлэж байгаамаа. Баярлалаа. За баярлалаа. Хариултаа авчлаа. Ер нь зэвсэгт хүчин армийг бол ойлгоод байгаа. Тэгээ тэрнтэй зэрэгцээ жишээ нь одоо иргэдэд үйлчилж явах хэвээр шүүхэн шийдвэр гүйцэтгэлийнхэн ч байт юм уу, шүүх шинжилгээнийхэн ч байт юм уу. Эднэр маань бас ингээд тэтгэврээ юу яад юм бэ штэ тий? Татаасаар авд юм бэ штэ. Тэрний логик ер нь асуудлууд нь яагаад ингэсэн гэдгийг бас харах хэрэгтэй байна. Тэгээ одоо алдагдaltaа гэчихэд яг эн чинь шудраг систем болж чадж гэнэ гэдгийг бүгдээрийнх нь ингэж тал талаас нь харахгүй болвол ер нь нэг зөрөгтэй энэ дээр нийгмийн даатгалын одоо тогтолцоон дээр шинтгэл хийхгүй бол угаасаа хэцүү болж байгаа гэдэг бүгдээрээ л хаана ойлгож байгаа учраас хаана л одоо анхааралтай ажиллах хэрэгтэй наа гэж харж байна. За ингээд асуулт